яг говьд ирсэн юм шиг санагдаж байна. Нилээд бол авчихсан бүр айгүй танил юм байна. За залуучуудаа тэгэхээр хүн төрлөختөн ер нь Марс гариг руу явхад их ойрхон байгаа ах шүү. Тэгэхээр та бид бол кинон дээрээс маш олон удаа үзчихсэн. За саран дээр дамжин өнгөрөх бааз хийгээл Марс руу нисэж байгаа талаар. За гэхдээ Марс гариг руу нисгээс өмнө бэлтгэлээ бид маш сайн базаах хэрэгтэй. За ингэж базаахын тулд дэлхий дээр за Марс гаригтай яг адилхан орчин нөхцөл уур амьсгалд бас бэлтгэлээ хийх хэрэгтэй. Ийм газар хаана байдаг вэ гэвэл за Монголын говьд байгаа. За тэгэхээр ер нь Монголын говь Марс гаригийн уур амьсгал орчин нөхцөлтэй яг яаж адилах юм бэ? Ер нь л төсөөлөд үзэлтэй те. Марс гаригийг ингээд нүдэрээ харж ингээд яг ямар орчин бүрдүүлж өгдөг вэ гэж бодонгууд нүдэнд бас яг одоогийн гарч байгаа шинжлэх ухаанаар бол мэдээж хүйтэн цөл байгаа маш хүйтэн. Монголч өөрөө хүйтэн цөл гэж тодорхойлогддог те. Тэрэн дээрээ хасах 40-оос нэмэх 45 гэдэг градусаас ингээд шилжилдэг те. Одоо харангууд нийт 80-ад градусын хүйтэн нэмэхээс хоорондын ялгаатай байна гэдэг утгаараа Марстай хамгийн ойрхон орчин бүрдүүлж байна. НАСА агентлагийн хүргэсэн төвчээр нэртэй ровер ангараг гариг дээр амжилттай газарлаа. Хятад улс Тяньвэн 1 нэртэй ровероо ирэх 5 дугаар сард ангараг гарагт буулгана. Олон улсын сансар судлалын агентлагууд 2035 онд ангараг гариг дээр хүн төрлөختнийг буулгахаар зорж байна. Ингээ харангууд уг нь бол ингээ Марсын орчин байгаа даа юм ээ. Яг говьтэй маш төстэй харагдаж байгаа зү тийм. Харин тийм байна. Вау, өстөг яг говь цөл газар шиг л харагдаж байна. Аха. Тэгээд одоо ингээ чулуулаг байдал нь те бас одоо газрын гадар мөнгө гэдэг. Ер нь бас Монголын говьтэй төстэй байгаа зү тийм. Аха. Яг бүр цөл газарт бол очиж байгаагүй. Гэтэ ийм танил байна. Тийм. Харин тийм. Ер нь ингээ авсан зурнуудыг харьцуулахад маш адилхан харагддаг л да. Ялгахын аргагүй. Яалт аргагүй Монголын говь цөлд бол энэ Марс гаригийг одоо орчинд бий болох үнэхээр боломжтой юм шиг санагдчихжээ штэ. Үнэхээр танил байна. Ангараг гариг дэлхийтэй адилхан алуугаар тэнхлэгээ тавьж иргэдэг. Энэ нь дэлхий ангараг хоёулаа адилхан дөрвөн улиралтай гэсэн үг. Гэхдээ ангараг Нарны аймгийн 4 дахь гариг учраас дэлхийтэй харьцуулбал илүү хүйтэн цаг агаартай. За Марс гариг дээр юу байгуулах вэ хэдүүлээ? Монголынхоо Марс гариг дээр. За ер нь бол нэрлэх юм бол өнөөдөртөө дуусахгүй баг. За тавчаа. Гэтэ яг энэ манай Макатес харуултай манай ингээ home base мэдээж Марс дээр ийм дом хэлбэрийн барилгууд баригдана те. Дээш тэгээ буужингаараа очино гэдэг симуляцтай. Одоо энд жишээлбэл ровер, сателлайт, энэ шинжлэх ухааны техник технологи хөгжүүлэх салбарууд ихтэй. Бидний бас гол дэлхийд өгч байгаа онцлог нь болохоор Марс гариг дээр очиж те Марс гариг чи өөрөө ногоо урахгүй, ус бараг байхгүй те ус олборлоод хэцүү газар гэдэг утгаар тэнд одоо хүнийг дасгах те давж гарах тасан төлөх тэр хэцүү газар амьдруулах тэр орчинд нь урьдчилан бэлтгэл хийх юм одоо англиар training base гэдэг те монголоор одоо бэлтгэлийн бааз, сургалтын бааз те ер нь л Марс дээр амьдрал ямар байна тэр бүх урьдчилсан бэлтгэлийг манай энэ Марс бие төслийн говь дээр ирж хийх боломжтой гэж. Тэгээ цаашдаа ч гэсэн одоо шин мэдээж 10 жил байна уу 50 жил байна уу 100 жилийн дараа бий болж гарч ирэх технологиудыг ч гэсэн хөгжүүлэх Марс дээр хөгжүүлэх юм шинжлэх ухааны парк байна. Ангараг гариг хэдэн тэрбум жилийн өмнө дулаан чиглэг уур амьсгалтай байсан гэж эрдэмтэд таамагладаг. Тэгвэл өнөөдөр энэ гариг хөвдөн хуурай гариг. Энэ утгаараа Монгол орны сул тал гэж хэлж болох говь цөлийн хүнд ширүүн орчин нөхцөлийг ашиглан ангаргийн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж Марсви төслийнхэн хэлж байна. Тэнгүүд манай Марсви төсөл яг юугаар бас инновац болох вэ гэх юм бол одоо бол яг дэлхий дээр сансар руу аялал жуулчлалын чиглэлээр явсан 7 жуулчин байдаг. Тэнгүүд эдгээр нь бол маш өндөр өртгийг төлж иж явж байсан. Тийм учраас ингээд 7 жуулчин байгаа байхгүй. Тэнгүүд энэ одоо сансарт гарсан юм шиг мэдрэмжийг авах одоо сонирхолтой маш олон юм байна те. Тэнгүүд тэрийг хийгэнгүүт маш өндөр зардалтай. Тэнгүүд үүнийгээ дэлхий дээр илүү бүр хамаагүй хэм зардлаар хийх боломжтой гэдэг утгаараа шин зах зээлийг одоо ингээд яг Elon Musk-ийн жишээтэй адилхан те. Олон нийтэд бүтээж өгч байгаа дээр инновацийн нэг төрөл болж байгаа юм л да. Манай төсөл нь өөрөө олон улсын төсөлтэй гадагшаа гарч байгаа. Өмнө нь харахад бол мэдээж Монгол улс нь
бусад улсуудтай эдийн засаг юм уу улс төрийн харилцаатай. Гэхдээ бидний ингээд бахархаад харж байгаа зүйл нь энэ төслөөрөө магадгүй Монгол улс нь бусад улсуудтай одоо энэ сансрын харилцаа гэдэг ойлголтод орж эхэлж байгаа юм болов уу гэж бодсон. Миний хувьд бол яг энэ салбарыг те яг одоо пуужин шиг хэдүүлээ одоо ингээд хөгжил төрнө гэж ярих юм бол те тэр олон одоо хүр тэргэнд суусан юм шиг те удаан шат дамжлагыг ингээд дамжаа заавал одоо заажуул дээр одоо энийг барьсан бол ийш байгаа ч юм уу тийм дарааллаас биш бүр одоо ингээд пуужин суусан юм шиг одоо юм дэлхийдээ хөл нийлүүлж алхах их хөгжил хүрэх тэр боломж нь гэж харж байгаа юм л да. Яг ингээд өөрөө говьд очиод аялаад өөрөө харах юм бол бүр үнэхээр бас энэ төсөлд итгэдэг өөрсдийнхөө нөөцд бас итгэдэг ийм нөөц байгаа учраас бидэнд боломж байна гэдгийг бол харж чадна л байна. За тэгвэл бид ингээд Марс гариг дээр одоо аялах Марс гариг руу явахын төлөвлөгөөний эхлэл бас ингээд удахгүй газар дээрээ баригдаад эхлэхийг үзэж харах байх. Тэгээ энэ бол Монгол залуучууд бас маш холыг зорж төлөвлөж байгаа маш юм гоё гайхалтай аялал юм аа.